Дэлхийр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйг их хэл дээрээ төгөөгөр асчлуу миний би Монгол улсын Улаанбаатар хотод сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. За энэ удаагийн хамтран ажиллагчаар Solana фестивал оролцож байна. За ингээд өнгөрсөн 7 хоногт технологийн ертөнцөөр сонь сайхан юутай байсан бэ гэдэг талаар мэдээрэг орцгоё. За өнгөрсөн 7 хоногийн буюу одоо 2026 оны 4-р сарын 7-нд Tesla, SpaceX болон XAI гээд ер нь Elon Musk-ийн компаниуд хамтарч хагаад Terafab гээд чипний үйлдвэрийн талаар танилцуулга гаргасан байна. За ийм үйлдвэр ер нь бол баригдах гэж гээд өмнөх галуу шоу нэвтрүүлгээр бол хальт бол дурдсан. За энэ удаад бол энэ танилцуулга дээр энэ шинээр гарсан танилцуулга дээр нь яг юу яригдсан талаар хаваалцъя. Маш сонирхолтой тийм одоо танилцуулга болсон байгаа. За тавчхандаа бол Elon Musk-ийн дэлхийд даяар үүсэж байгаа энэ чипний хомсдлыг арилгаад за тэгэд сансар дата төв байгуулах зорилгоор энэ Terafab гэдэг нэртэй ийм чипний үйлдвэрийг Техасын Аустин талд барьж байгаа. За энэ үйлдвэрийн гол зорилго нь жилд тераваттын тооцоол үйлдвэрлэх ийм чип гаргаж ирэх гэдэг. Одоо дэлхийд нийлүүлэх. За энэ үйлдвэрийн хамгийн чухал онцлог нь болохоор санахоо процессор зэрэг одоо бүх төрлийн чипнүүдийн загвар гаргах. Ер нь бол ихэнхдээ AI зориулсан те. За тэгээд загварыг гаргаад анхны туршилтын одоо загвараас нь ихсүүлээд бүр бүтээгдэхүүн хүртэлх бүх одоо энэ цоолбор, шаралт, туршилт, савлгаа гээд чипний үйлдвэрлэлт талуудад бүх шат дамжлага үйл ажиллагаа хөгжүүлэлтүүдийг нэг барилгын дор, нэг дээвэр дор хийх ийм зорилготой. За ингэснээр чип хөгжүүлэлт болон энэ үйлдвэрлэлийг нэг урсгал, нэг давталт дотор одоо нэгтгэж хагаад асар хурдтай ингэж хөгжүүлэх, хийх, үйлдвэрлэх боломжийг нээж байгаа юм байна. За одоогийн одоо дэлхийн нийтийн чип үйлдвэрлэлийн хүчин чадал нь бол жилд 20 гигаватт байгаа юм байна. За энэ Elon Musk-ийн одоо харчаад байгаа өөрийнх нь одоо алсын хараа гэх юм уу те урт хугацааны алсын харааныхан дөнгөж 2% юм байна л да энэ одоо 20 гигаватт гэдэг нь. За энийг бол өөрөө онцлсан. За жилд төдөн ватт интергээд одоо энэ чип үйлдвэрлэл гээ яриад байгаа нь бол жоохон сонин өмнө нь бол нэг тийм сонсогдож байгаагүй чихэн таслуулаагүй тийм хэмжигдэхүүн нэгж үж магадгүй. За тийм болохоор энийг жоохон тайлбарлая. За ерөнхийдөө одоо бол дэлхий дээр ажиллаж байгаа нийт хиймэл оюун зориулсан чипнүүд жилд 500 тераватт ийм тог ашигладаг. За гэхдээ жилд шинээр үйлдвэрлэж байгаа чипнүүд нь болохоор эннийх нь ердөө л энэ 20 гигаваттыг нь буюу жилд 20 гигаватт тог идэх хэмжээний одоо ийм чипүүдийг жилд үйлдвэрлэдэг гэсэн үг. Манай дэлхий дээр одоогоор. Гэтэ химэл оюухан л зориулсан шүү дээ, тэ. Химэл оюуханаас гадна гэх юм бол энэс бага зэрэглэлт нэмэгдэж магадгүй. Гэтэ бол химэл оюухан ихэнх нэж байгаа. За гэвч Elon Musk-ийн ирээдүйн одоо энэ хэрэгцээг хангахын тулд энэ алсын харааг нь хангахын тулд жилд 1 тераватт ийм тог ашиглах хэмжээний чип үйлдвэрлэх шаардлагатай буюу одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 дахин өсгөх шаардлагатай гэж байна. За гэвч одоогийн чип үйлдвэрлэлийн одоо энэ өсөлтийн хурд нь бол хэтэрхий удаан байгаа болохоор Elon Musk энэ хэрэгцээг одоо өөрөө хангах гад одоо ингээд Terafab гэдэг үйлдвэр байгуулахар шийдсэн байна. За тэгэхээр Terafab-ын гол зорилго нь бол жилд 1 тераватт буюу 1000 гигаваттын тог идэх хэмжээний ийм чипүүдийг үйлдвэрлэх ийм зорилготой. За дата төвүүдийг сансарт байгуулах гэдэг одоо гол зорилго нь бол нэгт одоо сансарт байнга нартай байна. Мэдээж. За бас шүн болохгүй гэдэг. За хоёрт одоо агаар мандлын одоо энэ нарны энергийг одоо ихэнхийн өөртөө шингээж аваад хаачдаг. За хэрвээ сансарт дата төвүүдийг байгуулад нарны автонгуудаар одоо тогийг нь хангачих юм бол үүл гарахгүй, шүн болохгүй 24-д болоо 365 нарны энергийг ямар нэг агаар мандлын хаалтайгүйгээр 5 дахин одоо илүү үр ашигтайгаар ашиглах боломжтой болж байгаа нарны энергийг. Газар дээр одоо газрын газар дээрээс ашигласанс. За бас сансарт ямар нэг тийм дээвэр, хан туураг одоо агуулах, барилга, цаг агаарын хамгаалалт энэ төр барих шаардлага байхгүй. Ерөөсөө тэр чигтээ тойрог замт ингээ оруулчихна. За шууд нарны автангаасаа тасралтгүй тогоор одоо хангахдах болохоор батарейны бас шаардлага байхгүй гэд маш олон давуу талууд үүсэж байгаа. Сансарт одоо өгдлийн дата төв байгуулахад. Мөн Terafab-ын үйлдвэрлэх одоо чипүүд нь одоо онцгойлон сансарт ажиллагаар зориулагдсан байх болно гэдэг. За жишээ нь сансрын цэнэгт туяа, электроны одоо хоригдлол энтергээд ийм зүйлүүдээс сансарт гардаг хүндрэлүүдээс хамгаалагдсан. За өндөр халуун төсвөртэй гэх мэт ийм чипүүдийн үйлдвэрлэл гэдэг. Ер нь бол сансарт одоо чип ажиллуулахад бол сансрын туяа, хөргөлт гэдэг гол хоёр асуудал саад байдаг. За сарны туяа болохоор сансрын туяаны болохоор одоо чип ажиллаж байгаа хооронд бол энэ өгдлийг нь өөрчилждэг болохоор маш том хүндрэл болдог. Бас одоо тэнд одоо вакуум болохоор агаар мандал байхгүй те. За тийм болохоор энэ хөргөлтийг нь
одоо бидний дэлхий дээр агаар мандал дотор шийддэг шиг сенсор шийдэх боломж байхгүй. Зөвхөн дулааны цацрагалт гэдэг зүйлээр шийддэг. За тэгэхээр дулааны радиатор гэдэг нэг юм гаргаж ирээд тэрүүгээрээ одоо өөрийнхөө дулааныг ийм цацраг байдлаар гадагш нь алдна. Маш удаан ийм зүйл баг. За дулааны цацрагалтыг бол томхон хэмжээний радиатороор шийддэг болон чип нь өөрөө ийм халуун төсвөртэй болчих юм бол ийм радиаторын массыг нь багасгаад ер нь бол радиаторын хэрэггүй болох чинь гэсэн. Яг бүрэн хэрэггүй болохгүй ч гэсэн радиаторыг багасгаж ирснээр бол тэр энэ масс нэгэ багасч чинь гэсэн үг л дээ. Илүү хөнгөн болох тийм даваа тал үүсэж байгаа юм гэсэн. За мөн одоо энэ зорилгодоо нийцүүлж одоо Starship гэдэг өөртөө аврах том цойл руугаа тий одоо буужин байгаа. За тэрнийхээ 4 дахь загварыг танилцуулсан. За танилцуулсан ч ер нь бол 4 дахь загвараа энэ одоо төслийнхээ хүрээндээ гаргана гэдгийг зарласан. За уг одоо шинэ загвар нь бол одоогоос хамаагүй урт том байхаас гадна жилд 10 сая тонн ачааг бол сансрын тойрог замдаа нийлүүлэх ийм хүчин чадалтай байх юм байна. За одоогийн Starship бол одоо 3 дугаар юу нэх юм уу тий загвар нь гэдэг юм уу тий дэлхийн одоо бүх цаг үеийн хамгийн том хамгийн хүчрэг цойлуур гэж одоо тооцогдож байгаа. За тэгвэл одоо багасаа нэмж 10-аас 20% том одоо өндөр болно гэсэн үг. Дээрэс нь одоо 2 дахин их ачааг дэлхийн 2-оос их одоо дахин их ачааг бол дэлхийн нам өндрийн орбит руу тойрог зам руу бол гарах чадaltaй гэхээр овоо том тийм овоо хүчтэй байна гэдэг нь л мэдэгдэж байгаа хаа. За зөвхөн одоо сансарт ашиглагдах D3 чипнүүдээс гадна хиймэл оюунтай хөдөлдөг төхөөрөмжүүд төр байсан. За одоо жишээлбэл өөр дээр ер нь бол хиймэл оюунаар ажиллуулах одоо өөр дээр хиймэл оюуханыг ажиллуулах төрөлт одоо клаудаар дамжуулж биш шууд өөр дээр хиймэл оюуханыг ажиллуулах төрөлт ийм AI гэдэг чипүүд байна. За энэ чипнийхэн дараагийн загвар энэ 2 нанометрийн нэгэнтэй A одоо 3 нанометрийн нэгэнтэй A5 2 нанометрийн 2-оос ч бага нанометрийн хэмжээтэй одоо ийм нэгэн AI6 гэдэг энэ чипүүдийг терафаб дотор үйлдвэрлэнэ. Тэгээ бүрэн автомат машин одоо нөгөө бүрэн автомат жолоодлагтай машин болон хүн хэлбэртэй нөгөө Optimus гэх роботууд байгаа шүү дээ. Тэдэртээ бол энэ чипүүдийг ашиглах юм. За тэгэхээр ер нь бол дата төв зориулсан D3 гэдэг чип, дээрэс нь энэ AI5, AI6 гэдэг чипүүдийг бол эндээ үйлдвэрлэнэ гэдэг одоо юм иймэрхүү зүйлүүдийг ярьсан. За төслийн алсын зорилго одоо хэтийн зорилго нь сансрын тойрог замаас цааш одоо сарлуу бүр цаашлаад бүр ангараг санчир энтергээд маш том зүйлүүдийг ярьсан. Иймэрхүү маягаар бол Нарны аймгийн бүх энергийг ашиглах. За тэгээд сарн дээр одоо үйлдвэрээ дахиж бариад шууд сарнаасаа дата төвүүдээ сансрын тойрог зам руу нийлүүлдэг болно гэдэг маш сонирхолтой, маш том амбицтай ийм ирээдүйн зорилгоо хуваалцсан баг. За ингэхдээ соёл иргэншлийг энергийн одоо ашиглалтаар нэмждэг Кардашевын шаттлыг бол ашигласан маш их сонирхол татсан. За Кардашевын шаттл гэхээр одоо нэгдүгээр шатны соёл иргэншил нь бол их гаригийнхаа одоо өөрсдийн гариг одоо хүмүүсийнхээр бол дэлхийнхээ гаргаж чадах бүх энергийг ашиглах. За ажил одоо тухайн гариг дээр тусж байгаа одных нь буюу одоо манай дэлхийхээр бол нарныхаа энергийг тэр чигт нь одоо дэлхий дээр нь тусж байгаа дэлхийн тойрог замд нь тусж байгаа бүх энергийг ашиглаж чаддаг болох юм бол нэгдүгээр шатны одоо энэ соёл иргэншил болно гэсэн. За хэрвээ нарныхаа одоо гаргаж байгаа бүх энергийг нь ашиглаж чадах юм бол энэ Кардашевын шатлаар 2 дугаар шатны соёл иргэншил болно. Харин галактик дахь бүх одын энергийг ашиглах юм бол 3 дугаар шатны болдог ийм одоо шатлууд байж байгаа. За тэгэхээр бид нар бол хүн төрөлхтөн бол энэ одоо эзлэх, за одоо нараа эзлэх, ингээд цаашаа галактик эзлэх ийм одоо хүсэл эрмэлзэл тэмүүлэлтэй байх хэвээр. Бид нар л дэлхий дээр бол нөхөд тийм удаан байж чадахгүй. Бид нар бол дэлхийгээс явах нь бол гарцаагүй гэдэг иймэрхүү зүйлийг бол ярьсан баг. За эхний ээлжинд бол тераватын үйлдвэрлэхээ одоо терават чип үйлдвэрлэн гэдэг байгаа шүү дээ. Тераватын үйлдвэрлэхээ хүрээнд бол нийт 1 тэрбум ийм хүн хэлбэртэй Optimus роботуудыг үйлдвэрлэн гэдгийг ч танилцуулсан. Эдгээр роботууд нь бол дэлхий дээр үйлдвэрлэлд оролцохоос гадна ирээдүйд одоо энэ сарн дээр, ангараг дээр, санчрын одоо энэ сарнууд дээр үйлдвэрлэл явуулахад ашиглагдах юм байна. За гээд дараагийнхаа мэдээлэл орохоос өмнө хэдүүлээ хамтран ажиллагч байгууллага танилцуулъя. За энэ удаагийн хамтран ажиллагч байгууллагаар энэ зун энэ Казахстан улс дэлхийн хэмжээний хөгжмийн том фестивал болох гэж байгаа юм байна. Ер нь бол дэлхийн хэмжээний хөгжмийн фестивалын төв болж байгаа гэж ойлгохоор ийм гоё фестивал болж байгаа юм байна. Олон улсын одоо суперодыг нэг дор нэг тайзан дээр цуглуулах гэж байгаа юм байна. За дэлхийн түвшний энэ шоуг одоо биеэр мэдрэх маш ховорхон боломж одоо үзэгч та бүхэнд маань олдож байна. За тоглолтод ирэх уран бүтээлчд нь болохоор Timberland, The Busta Rhymes, за Pussycat Dolls хамтлагийн одоо Никол Шерзингер, Кэри Хилсон,
Флорида, тэгээд одоо Тайга гэд энэ уран бүтээлчдэл ирэх юм байна. 8 жилийн одоо туршлагатай Казахстан, Ташкент, Бишкек, Дубай гэсэн улс хотууд бол 14 том фестивалыг зохион байгуулсан. Дэлхийн хэмжээний 100 артистуудтай гэрээлэн ажилласан туршлагатай олон улсын оддыг нэг тайзан дээр цуглуулгаар онцлог энэ Solana гэд фестивалыг бол бүү болдаарай. За тоглолт бол 2026 оны 5 дугаар сарын 16-нд 19 цагаас болох юм байна. Тоглолт болох газар нь болохоор Казахстан улсын Алматы хот гэдэг. За тэгээ энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7212 4422 7212 9922 88 86 66 гэдэг энэ одоо утсаар бол авах боломжтой юм байна шүү. За хамтран ажиллагчаар ажилласан энэ Solana фестивалда маш их баярлалаа. За хэдүүлээ дараагийн мэдээлэлөөр орцгоё. Дараагийн дуулах чухал мэдээ бол мэдээж одоо Артемис 2 хөтөлбөрийн тухай байгаа. За даалгавар гэх юм уу те. За өмнөх одоо галуу шоу нэвтрүүлгээр бас л одоо энэ Артемис 2 хөтөлбөрийн талаар бол маш дэлгэрэнгүй тайлбарлагдсан байна. За хэрвээ та хүсэх юм бол галуу шоу нэвтрүүлгийн өмнөх нэвтрүүлгийг нь олоод одоо энэ талаар нөхөж үзхийг санал болгож байна. За харин энэ Arayan гэдэг одоо энэ тухайн хөлгийн одоо 3 нисэгч маань гэж хүлгэлж явж байгаа хөлөг маань 2026 оны 4-р сарын 10-нд энэ Сан Диегогийн эрг орчмоор энэ тухайн газар нутгийн цагаар нь 5 цаг 7 минутад энэ далайн эрэг дээр далай дээр амжилттай газардсан баг. За та багийн гишүүдийг 9 минут ингээд сарнаас гэрт нь буцааж авчирсан байна. Үнэхээр гайхалтай мэдээ болж байна. За агаар мандлаар дууны хурднаас 35 дахин өндөр хурдаар орж ирсэн. Ийм одоо айхтар юм болсон. За тэгээд одоо энэ халууных нь одоо heat shield гэдэг буюу одоо энэ халууны бамбай гэж хэлдэг те. За тэрэн дээр хэмжилтээр нь бол Цэсийн 2760 хэмд хүртэл халсан гэсэн ийм одоо мэдээллүүд байна. Одоо ямар ч тайчсан хөлөг бол тооцоолсон газараас 3 метрийн зайд төлөвлөсөн яг цагтаа бол бууж ирсэн. Одоо NASA-гийнхны онцолж байгаагаар бол энэ bullseye буюу бухайнуудыг яг төг сонлоо гэд ингэж одоо онцолсон. За өмнөх галуу шоу гардаг өдөр бол Arayan хөлөг бол яг сарны хажуугаар бол өнгөрч ирсэн. Одоо 4-р сарын 6-ны өдөр бол дэлхийгээс 406,771 км алс төрсөн. Одоо дэлхийгээс 406,771 км алс гэдэг ч одоо маш хол хөрсөн. За энэ бол сансрын нисэгчд одоо амьд хүн одоо унж яваад энэ хамгийн хол очсон энэ рекордыг 56 жилийн дараа одоо ингэж анхудаа дахиж одоо эвдэж ингэж гаргаж ирсэн баг. За өмнө нь бол Apollo 13 даалгавраар бол 400,171 км алс хөрч одоо дээд амжилт тогтоож ирсэн байна. За тэгвэл энийг ингэж эвдсэн байна. Одоо 6,000 км цаана очиж тэ. Сарыг дайрч өнгөрч явахдаа бол хөлөг сарны сүүдрийг бол дайрч өнгөрсөн. Одоо сарны сүүдэр доогоор явж өнгөрсөн. За энэ бол мэдээж одоо сансрын хэсэгчд бол хөлөг дотроос нарны хэртэлтийг бол харах одоо ийм боломжийг олгосон баг. За яг энэ хэртэлтийн одоо нийт одоо урт нь бол 54 минут үргэлжилсэн байгаад байгаа юм байна. За энэ яг явдлын үеэр бол манай энэ сансрын хэсэгчд маань нарны титмийг бол ямар нэгэн агаар мандлын саад бэрхшээлгүйгээр судлах ийм ажлыг хийсэн баг. Энийг сонирхолтой. Мөн одоо сарн дээр өмнө нэрлэгдээгүй 2 тоог олж одоо нэр өгсөн ийм хөрхөн ажил хийсэн байна. Мөн мэдээж одоо сарны цааталт буюу одоо харанхуудлын зургийг авсан сарны цаатал гарсан юм чинь. За ингэхдээ одоо алдарт жаргаж юу дэлхий болон мандаж юу дэлхийн зургийг бол маш өндөр нэгтрчлэгээр буулгаж авсан байна. За сар дэлхий рүү үргэлж нэг талаараа одоо хартыг бол зарим хүмүүс мэдчихэж байгаа бах. За дэлхий одоо ер нь бол дэлхий дээрээс л сарны цааталыг л харах боломжгүй байдаг гэсэн. За тэр ч утгаараа сарны цаатлыг л харанхуй тал гэж нэрлэдэг байдаг. За гэхдээ бол энэ одоо харагддаггүй гэдэг утгаараа л харанхуй гэсэн болохоос шилэг тэр тал дээр бол нар бол тусч яадаг. За хэрвээ сарны гадар дээр зогсож байгаа юм бол дэлхий байрнаас хизээж хөдлөхгүй гэсэн үг. Одоо энэ бол тий. За тиймээс зөвхөн энэ сарны тойрог зам дээр буюу сарыг тойрж эргэж байгаа хөлгөөс л энэ мандж байгаа дэлхий, жаргаж байгаа дэлхийг бол авах боломжтой. Тэрнээс бидний гадар дээр нь бууцсан тохиолдолд дэлхий ерөөсөө нэг газараас хөдлөхгүй тэндээ байгаа л юм гэсэн. За ийхүү Артемис 2 даалгавар бол амжилттай биелснээр хөлөг дотор бол багийн гишүүдийн амьдралт итгэх хөөрөнжүүд, гарч олоодлог, хөлгийн найдвартай ажиллагаа гэх мэт ер нь дараагийн сарн дээр хүн буулгах даалгаврын эцсийн тестийг амжилттай болоо гэж үзэж байна. За энэ мэдээтэй холбогдуулаад хэлэхэд бас нэг хөөрхөн бас нэг мэдээ үйж байна. За энэ одоо хүнийг хамгийн анх сарн дээр болгосон Apollo 11 гэдэг хөлгийн буу холон сарыг орбитлжсэн орбитын хөлгүүдийн хөтөж компьютер гэдэг байгаа тийм. Тэр хөтөж компьютерийн их код нь GitHub дээр нээлттэй тавигдсан байгаа юм байна. За энийг бас сонирхол хүмүүс маань бас GitHub-аас хайгаад Apollo 11 хөлгийн guidance computer гэдэг source code-ыг хараад ухаад үзэж болох юм байна. За дараагийн мэдээ.
Энэ Anthropic компаниас хиймэл оюуныхаа шинэ хувилбар Mythos-ыг бол аль биесээр танилцууллаа. За өмнө нь бол бас ярьжсэн те. Ер нь 4 сарын 1-нд бол Anthropic-аас одоо өөрсдийн шинэ хувилбарын их кодыг алдчихлаа гэд нэг юм худлаа өн мэдгэдэггүй шуум яваад өнгөрсөн тухай бол галуу шуугаар бол өмнө ярьжсэн. За яаж яагаад нэр нь хүртэл одоо Mythos буюу одоо өвлгөр домог 100 антер гэсэн утгатай болохоор нь одоо тухайн үеийн April Fool буюу одоо 4 сарын 1-ийн ингээ худлаа ярьж гин гэж утсан чинь одоо энэ 4-р сарын 7-нд энэ 100 үнэн байсныг бол Anthropic-оос инхүү албан ёсоор баталсан. За одоогоор энэ шин загвар бол албан ёсоор одоо ашиглуулж эхлэегүй байгаа. Ба одоо дотооддоо бол хийсэн туршилтын хүрээнд нь энэ шин загвар өөрөө автоматар ажиллаад за тэгээ Windows, Linux, одоо macOS гэх мэтийн түгээмэл үйлдвэрлэлийн системүүд болон энэ түгээмэл хүмүүсийн хэрэглэдэг веб бүтцүүдийн хүрээнд маш том юм маш томд тооцогдох юм олон мянган цоорхоонуудыг одоо олж илрүүлсэн байна. За олсон цоорхоонуудын нь болохоор баггүй нь урд өмнө мэдгэж байгаагүй Zero Day гэдэг байгаа тийм энэ төрлийн цоорхоон байснаас гадна бүр 10 жил 20 жилийн настай баг 30-аад жилийн настай ийм цоорхоонууд ийм урт удаан байсан цоорхоонууд бол илрүүлсэн байгаа. За хамгийн аюултай нь одоо энэ олсон цоорхоонуудаа ашиглаад халдлагуудыг хүртэл амжилттай хийсэн энэ одоо шин загвар. За тиймээс Anthropic-ийн төгөөс бол энэ загварыг олон нийтэд ашиглуулах нь бол одоогийн байдлаар маш эрсдэлтэй гэж үзсэн байгаа мэдэгдсэн. За үүнийг одоо олон нийтэд бол нээлттэй болгохын тулд одоо болох нь бол ер нь бол ийм дижитал цөмийн бөмбөгийг энэ хакеруудад өгч байгаа адилхан ийм зүйл, ийм аюултай зүйлээ гэж одоо өөрсдөө мэдгдсэн. За тиймээс энэ аюулгүй байдлын өрөөнд Project Glasswing гэдэг төслийг бол хэрэгжүүлнэ гэдгийг зарласан. За энэ бол одоо энэ айхтар шин загварыг бол илүү аюулгүйгээр зах зээлд нэвтрүүлэх юм шатараалсан алхмуудыг агуулж байгаа юм байна. За хамгийн ихэнд бол Amazon, Microsoft, Google, одоо Apple, Cisco, Nvidia болон Linux Foundation зэрэг одоо 40 томоохон байгууллагуудтай хамтраад за тэдэрт бол хандах хэрэг өгснөөрөө одоо энэ шин загвар руу хандах хэрэг өгснөөрөө өөрсдийг аюулгүй байдлын цоорхоонуудыг одоо олох бас засах боломжийг өгөх юм байна. За мөн нээлттэй их одоо энэ төслүүд маш их олон байгаа. За тэдэрт бол алдаагаа илрүүл засах зорилгоор 4 сая долларыг болон 100 сая доллартай тэмцэх хэмжээний хиймэл оюуныг нь ашиглах юм эрх зэргийг хандивлах юм байна. За энэ төсөл нь болохоор 90 хоногийн хугацаатай үргэлжилнэ. За тэгээ нэг ёсондоо бол эдгээр томоохон компани болон байгууллагууд аюулгүй байдлаа сайжруулад цоорхоонуудаа одоо нөхөж бөглөхөд 90 хоногийн хугацаа өгч байна гэж одоо ойлгож болохоор байна. За өмнө нь бол OpenAI компани бол GPT-2 гэдэг загвар анх гаргаж байхдаа одоо яг ийм төстэй ийм шалтгаанаар бол хэдэн сараар бол өөрсдийнхөө GPT-2-ыг гаргах хугацаа хойшлуулж ирсэн. За шинэ загвар нь бол маш хүчтэй ийм мундаг болцсон байгаа. За тийм болохоор хүмүүс энийг нь буруугаар ашиглаж магадгүй гэд одоо тухайд бол зөвхөн одоо худал хуурмаг контент үйлдвэрлэнэ гэ хүнийг хуурна одоо скамдна гэдэг талаас нь одоо сэргийлж ирсэн бол энэ Mythos-ийн болгоомжлж байгаа зүйл илүү өндөр түвшний илүү ийм чухал зүйлээс одоо болгоомжлын одоо энэ компьютерийн одоо бидний хэрэглэж байгаа үйлдвэрлэлийн систем болон браузеруудын аюулгүй байдлыг одоо ингэж те хангасан харж үзсэн иймэрхүү зүйл байгаад байна. За өнөө худлыг нь бол бүгдээрээ харж ижил мэднэ. За төгсгөлд нь хэдэн мэдээг бол маш тавчхан өргөчээ. Facebook, Instagram-ын эцэг компани Meta-гаас Muse Spark гэдэг шинэ хиймэл оюуны загвараа танилцуулсан. За энэ бол одоо өөрчийн нээлттэйхэн ламагаас онцлог нь болохоор нээлттэй биш, ийм хаалттай загвар байгаа. За энийгээ зөвхөн өөрчийн social network орчинд л ашиглана гэдгийг бол зарласан. За хөгжүүлэгчтэй одоо сонирхуулахад болохоор өөр нэг мэдээ. Энэ Google-с Colab гэдэг орчин байдаг. За энэ Colab-гийн орчноо Gemini-гийн хиймэл оюунтайгаа интеграцчлахын ажлын хүрээнд Learn Mode гэдэг шинэ боломжийг бол нэмсэн байна. За энэ шинэ функц нь болохоор ажилласнараа хиймэл оюун болон одоо Python хэлийг Colab орчинд нь ашиглахад хиймэл оюунтай хамтраад энэ хиймэл оюуныг Python хэлийг одоо ингэж сурахад зориулсан сурах юм боломжтой болгож байгаа юм байна. За мөн Microsoft компаниас Harrier гэдэг нэртэй нээлттэйхэн embedding хиймэл оюуны загвар бол гаргасан зарласан байлаа. Манай хөгжүүлэгчд л энийг барьж аваад бас өөртөө ашиглаад үзэж болох. За энэ хүрээд мэдээ маань өндөрлж байна. Дараагийн 7 хоног шинэ технологийн мэдээтэй хамт дахин уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаагчлалын банкны дансага 4191 тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй.
100,000 төгрөг хандилснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.